За Монголын ус точоо хэмээх гайхамшигт хөлгөн судраа сонирхон судалж байгаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр цаашаа явнаа. Өнөөдөр нөгөө бодомжир богдын гэр бүлийн асуудлууд нэлээд яригдах баха. Гэр бүл өрөвчдүүд цаашаа хэрхэн өргөжин тэлж байгаа тухай нэлээд таарах юм шиг байна. 43 дугаар тэсээс эхлэе да. Бодомжирын аваал эмээс төрсөн хөвүүн нь барим ширт Хабижи нэрт бүлгөө. Тэр Хабижи баатрын ихэн инжинд ирсэн юмыг бодомжир татвар юм болгож нэгэн хөвөн төрөв. Жигүүрдээ нэрт бүлгөө. Жигүүрдээ урд зүхэл тайлахад орж байсан бүлгөө гэж. За Хабижи нэрт бүлгөө. Хабижи баатрын ихэн инжинд ирсэн юмыг өөрийнхөө эхнэрийн инжинд ирсэн юмыг татаад авцсан. Тэрийг жоохон тойруулах гэж тойрхиж аваас Хабижигийн баатрын ихэн инжинд ирсэн юм гэхдээ нэлээд тийм өргөж өгсөн л юм харагдчихэв. За цаашаа бодомжрыг үгүй болсон хон жигүүрүүдийг түүний гэрт ямагт аданхан уранхайтай хүн буй бүлгөө түүний хөвөн буй за хэмээн зүхэл тайлахаас гаргаж жигүүрүүдээ авахтан болгожээ. Жигүүрүүдийн үг тэр болвоо гэсэн байна. За ингээд харахтаа зүгээр за бодомжир богд чинь одоо энэ дэр 2 3 чихнэрийн тухай асуудал гараад ирлээ. Төрүүн чинь бол нэг хэсэг сул иргэд бүлэг иргэдийг дайлж эзлээд нэг жирэмсэн эмийг одоо эхнэрээ болгоод авцсан тэр уранхайтай нэг жирэмсэн эмийг дагуулад авцсан учраас авцсан. Тэр жирэмсэн эмээс гарсан нь бол гарсан хүүхдээ жажирдаа гэж нэрлээд жадрааны дээд өвөг болоод жадраанаас жамуух жадрааны ураг удмаас жамуух мөндлээд ингэж явдаг штэ. За тэгвэл тэр чинь бол барьсан эхнэр нь болж дагуулж татаж барьж авсан эхнэр нь болоод за барьсан эхнэр. За тэгсэн чинь дахиад бодомжир чинь аваал эхнэртэй гэдэг чинь ер нь тэр үед ингээд харж яхад бол Монгол эрчүүд нэг тийм 3 төрлийн эхнэртэй байсан юм уу да нэг тийм аваал юм гэдэг чинь албан ёсноор гуйлга төлөхийг нөгөөд инж минж одоо юу гэдэг нь нэг хөргөнд талбихч байдаг юм уу иймэрхүү багаас нь сүүмүү тавиад ингээд авсан албан ёсны эхнэр нь аваал юм болж таарад. За татаж дагуулж авах юм гэдэг. Дагуулж авна гэдэг чинь дайн тулаанад ч юм уу ороо тухайн Батг омгийн одоо гол нөлөө бүхий удирдгчдийн эхнэрч байдаг юм уу одоо эсвэл удирдгчдийн өгсөн одоо хөөхөн охины ч юм уу ингээд авахыг дагуулж авсан юм гэж нэрлээд байна л да. Энэ төхөр чинь бол нэг уранхайтай эмэгтэйг бол жирэмсэн уранхайтай эмэгтэйг дагуулад авцсан тийм юм байсан. Тэгсэн чинь дахиад татаж авдаг юм гэнэ. Татаж авсан юм нь бол энэ аваал эхнэрийнхаа инжинд ирсэн бүсгүйг бас татсан болж таарах гэдэг шүү дээ. Инжинд ирсэн юмыг татаж авсан гэдэг чинь за эхнэрийнхаа инжинд ирнэ гэхтэр чинь мэдээж тэр үйлчлэх барих одоо юу гэдгийг тань туслах одоо тийм байдлаар удам ургаас нь бол бас хүмүүс дагаж ирдэг байсан бай таарад байгаа. Тэгэхээр тэр дагаж ирсэн хүмүүс дундаас одоо бас арай залуухан юу ч хэлсэн байл юм уу тэрийг татаад авцсан төхөр болж таарч. За аваал юмс төрсөн хөвөн барим ширт Хабижи нэрт бүлгөө гэж. Барим ширт гэдэг үгийг ингээ харахад нэг барим шир гэдэг гар хөлийн шуутай холбогдолтой байгууллага гэж би таамаглаж байна. Зүгээр барим ширт гэдэг тэр магадгүй зүгээр хөлийнх нь шилбэн их тийм богинохон байсан учраас л барим ширт гэж очилсан болол гэж бодоод байна л да. Ер нь бол зүгээр манайхан ч нөгөө хамар гам болдог гэдэг шиг нөгөө аль нэг жоохон тийм бусдаасаа илүү болон дутуу эд эрхтнэр нь хочилдог тийм заншил байна штэ. Тэгээд тэрүү шиг жоохон тийм богинохон шиг шилбэтэй нөхрийг байсан учраас барим ширт гэд нэрлэлсэн байх. Магадлал бол өндөр байгаа гэж бодож ин шүү зүгээр энэ зүгээр нарга миний бодол шүү. Яг тийм байгаас юмтгэхгүй. За зүгүрдээ урд нь зүхэл тайлахд орж исэн. Тэгээд одоо бодомжрыг өгөө болсон зүхэл тайлгаас гаргаж хайсан гаргасан гэсэн тийм санаа гарч ирж байна. Татвар юмас авсан хөлтэй. Тэгэхэд энэндээс ингээ харах төр чинь ер нь зүхэл тайлах гэдэг нэг юм тэр үед бол ямар ч байсан болдог байсан юм байна. Овг отгийн удирдагчд байдаг юм уу юу байдгийн тийм нөлөө бүхий нөхдүүд нэг одоо юу гэдэг тийм жилдээ нэг удаа
хавардаа болдоо ахаадаа бодоход бол одоо уул хангаатай байдаг юм уу, талигаачулсан өндөр дээд өвөг дээдэс удам ургийн буурлуудаа одоо буурал дээдсүүдийнхаа сүлд онг хиймэр одоо юу гэдгийг сүнс тэр бүх хэмээг дахиж тайдаг нэг тийм зан үйл байсан болтой байлаад байдаг. Энэ зан үйл багтна гэдэг бол тэр тухайн орг удмын удирдагч манлайлагчийн одоо эрх ямбыг залгамжилж авах тэр хүмүүс их тийм ойрхон ийм цөөхөн цомхон хүрээнд тэмдэглэгдэг их тийм нэр хүндтэй яс төртэй арга хэмжээ байсан болоо да. Магадгүй тэр үед ч бол монголчууд бид нар нэг бөө мөргөлтэй байсан учраас илүү энэ мэдээж тэр бөө мөргөлийн томоохон зан үйлэл болж таарад байгаа. Тэгээд тийм зан үйлд ордог байсан. Авигаа байхад бол авдаг байсан бодомчрыг өгөө болсноосоос зүхэл тайлгаас гаргасан гэж. Яагаад гаргасан бэ гэдэгтэр ер нь жоохон ад үдсэн бол таарах гэдэг. Ад үдсэн. Яагаад ад үдсэн гэтэр ад үдсэх шалтгаан нь бол татвар юм байсан учраас мэдээж тусдаа гэртээ байсан байж таарч байна. Тусдаа гэртээ байсан учраас тэнд нь одоо юу гэдэг нь ажил төрөлтөнд тусалдаг барьдаг нэг нөхөр одоо тэнд байсан байх надад нэг тийм аданхан урянхайтай гэдэг тийм ядарсан доо маягийн одоо гар хөлийн үзүүрт гүйждэг тусалж идэг ажил төрлийг хийлцдэг одоо юу гэдэг нь бодомчор дээдсэн одоо ойрын одоо зарц нөгөө боолч гэх юм уу нэг тэрүүн шиг тэр нөхөр л одоо байсан бай таарад байна л да. Тэр урянхайд хүн байсан бол таах гэдэг. Тэр урянхайдгийн хүүхэд байж таарад чинь бол одоо юу гэдэг нь тусдаа гэртээ байсан гэдэг гих мэтэр ингээд ад үдсэн бол таач. Ер нь зүгээр нус тавчааг ингээд харж байхад бол орог удмын отог омгийн удирдах залгамжлах одоо өндөр дээд өвгүүд дээдсийга хаан ширээ омгийн удирдлагыг залгамжлах эрхийн төлөв тэмцэлдээ бол нэг авсан болон аваал татсан эмүүд одоо дагуулсан эмүүдийн өөр хүмүүсийн хооронд өрнөхдөө нэгнийгээ одоо тэдний хүүхэд эдний хүүхэд гэсэн тийм одоо ураг юуны тийм өөрийнхөө эцгийн хүүхэд биш гэсэн тиймэрхүү нэр томьёо өгж хөөх зайлуулах явдлууд нэлээх байгаа байдал харагддаг л да. Одоо бол манайд нөгөө хожаагийн релиз гэдэг харлуулдаг шиг нэг жоохон гайгүй шиг явах гээд ингээд явж байгаа нөхдүүд чинь голдоо хожаагийн релиз гэдэг ингээд хөөхөд байдаг. Энэ зам бол тэр үед ч хүртэл байсан л байж таардаг. Байхдаа бол бид нар нэг тийм эвдрэж хагарч одоо юу гэдэг нь эрх мэдлийн төлөөх цусгүй дан өрнүүлж явах үедээ бол нэг яг ийм шалтгаанаар нэлээд тийм дорд үдсэн, дээрлэгсэн эрх мэдлээс зайлуулах хэрэгсэл болгосон байж таардаг. Нөхрийг ад үзээд байгаад байнгут нөхөр чинь бол жигүүрүүдийн овогтон болоод явцсан байж таарж штэ жигүүрээд ер нь бол Монголын ус товчонд байгаа нэрүүд дээр холбогдлолтой дайдэ гэдэг ингээд нэрүүд бол ерөнхийдөө дээсцэн даймаа гэдэг ингээд нэрүүд тиймэрхүү утга агуулга орсон нэрүүд бол нэлээд тийм тухайн хүн эрдэм мэдлэг боловсрол чадамж нэр хүндийн хувьд бол орчин тойрондоо нэлээд нөлөө бүхий нөхдүүдэд ийм нэр дагаврууд өгсөн байж таардаг. Тийм учраас энэ хүн жигүүрүүдээ нэлээд ад үзэгдээд хөөгдсөн ч гэсэн өөрийнхөө албад харьяат иргэд одоо дагуулсан өөрийн шүтэн бишрэгчд одоо хүндэлдэг хүмүүсээ дагуулж авч яваад тусгай овог болоод явцсан байдал анзаарэгдэж байна. За ад үзэгдсэн ч гэсэн энэ бол мэдээж бодомчор дээдсийн бас татсан юмээс нь гарсан хүүхдээ шууд цусны удам хугацааны бол таарад байдаг. За 45 дээр ингэ чинь Хабичи Баатрын үгэн минийн төдөн бөлгөө. Минийн төдөөний үгэн хачи хөлөг хачин хачиigu хачуула хачуугун харалдаа Начин Баатар долоо бөлгөө гэж. За Хабичи чинь бол Бартан бодомчор богдын одоо аль биесны эхнэрээс нь гарсан хөгтчтэй. Хабичи минийн төдөөгийн хөвөн гэдэг тэр чинь бол Хабичи бодомчор Хабичи минийн төдөөн гэдэг ингээд гурав дахь үеийнхаа бодомчор богдын ачаас ачуулж таарж байна. Ач нь минийн төдөөн болж байна. Минийн төдөөн бол 7 хүүхэдтэй хөвгөнтэй болж таарж байна. Дандаа тийм хачи, хөлөөг, хачин, хачиigu, хачуула, хачиigun харалтай гэдэг ингээд 6 хүүхэнд хачи гэсэн яасан учраас энэ бол тийм нэлээд тийм за кау гэж одоо юу гэдэг те алтан дээр нүний айлгон дээр энэ нэрийг бол голдоо кау гэж каучи, каучугун гэдэг ингээд кау гэдэг утгаар нь
одоо галгилсан байдал анзаарэгдэжээ. Тэгээ кау гэдэг бол тэр эрчим магадгүй одоо тийм бөө тэнгэр язгууртай бөөгийн эрдэмд нэлээд гүн үнцгээ боловсрсон хүмүүст бол энэ кау гэдэг тийм одоо нэртэй язгууртай тийм нэрүүд өгсөн тийм байдал анзаарэгдэжсэн. Харин 7 дахь хувь нь бол Начинбаатар гэдэг энэ цэргийн эрдэм нэвтрхийн нэг нөхөр хүүхэдтэй 6 хүүхэд нь бол ер нь зүгээр бөөгийн эрдэмд гэх юм уу да тийм зүйлд бол нэлээд тийм төгс боловсрсон тийм хүүхдүүдтэй байсан бол таар чинь Хабичибаатар чинь барим ширт Хабичи гэдэг баг шүү. Хабич барим ширт асал мохоо очихсан харагдаж байна да. За хачи хөлүүгийн хөвгүн гэдэг. Одоо нөгөө миний төдөөгийн 7 хүүхдүүдийн ураг удмын сүлжээг ургийн бичгийг гаргаж байна. Хачи хөлүүгийн хөвгүн хайдуу номуулан ихээс гарсан болгоо гэж. За ээж нь номуулан ном гэдгийг язгууртай үг байгааг бодоход бол энэ бол уул уун ном уул уун гэдэг ингээд харахад бол өдөө угийн язгуурын уулан номуулан гэж тайлбарлах юм байна да. А тэгэх юм бол нэлээд тийм язгуурын уг угсраасаа улнаасаа улснээсээ тийм эрдэм ном нэлээд тийм ингүү гэж тийм их эрдэм номд боловсрсон тийм бүсгүй байсан гэж. Тэдний энэ номуулан гэдэг ээжийнх нь одоо ураг удам бий болгосон өрх гэр бүл нь бол нэлээд тийм эрдэм номтой айлын маш эрдэмтэй охиныг хайдуу ихнэрээ болгож авсан болж таараад байна даа. Хайдуу ихнэрээ болгож таарсан. За хачины хөвгүн гэж 2 дахь хөвгүүний хөвгүн ноёгдой нэрт бүлгөө ноёмсог авиртай тул ноёхон овогтон болоо гэж байна. Ноёмсог авиртай гэж жоохон тийм их зантай. За би бол дээд тэнгэрээс зайтай төрсөн бодончор богдын ч гэх юм уу гэрлээс төрсөн бодончор богдын удамтай манай өвөө тийм мундаг. За манай бол одоо юу гэдэг тийм одоо Хабичибаатар гэдэг ингээд тийм баатрын өвөм гэдэг ингээд нэг жоохон тийм эцэг өвдөөцээр бахархаж яасан би тэдний хөхөд тийм мундаг айлын хөхт гэдгсэн тийм жоохон хэмсэг зантай нөхдөд байсан бололтой. Тэгээ тэрүүний хөрх өхөөрцсөн байна. Ноёхон овогтон болгосон гэж. Гэхдээ нэг тийм шалтайч биш. Ноёхон овогтон болсон гэж тэр нэг тийм хүчтэй нөлөө хийж биш гэсэн ямар ч байсан тийм одоо их дээд өндөр язгууртай ноёмсог ноёхон овогтон болгоо гэж байна. За дараагийн хөвгүн хачуугүйгийн хөвгүн баруулдай нэрт бүлгөө. Их биетэй эдэн барах бүлгөө. Тэр барлуус овогтон болов. Хачины хөвгүн бишээ. Хачигүйгийн хөвгүн баруулдай нэрт бүлгөө гэж их биетэй эдэн барах бүлгөө. За мэдээж энэ дээр бол тийм нэлээд тийм биерхүү ирмэг дайчин нөхдүүд байсан байна. Энэ бар гэдэг үгийг сайн анзаарах юм бол тийм ирмэг дайчин тулаанч ард түмэн болох гээд тулаанч отог омог болж тарах гэдэг шүү дээ. Баруулдай гэдэг чинь нэг тийм тулаанч овог болж их биетэй эдэн барах бүлгөө ш. Эдэн барна гэдэг чинь эд хөрөнгө болж тарах гэдэг шүү дээ. Эд хөрөнгө хоол иддэг эд биш шүү. Энэ чинь хоолны эд биш вэ. Эдэн барах. Өөрөөр энэ хоолны их иддэг байсан. Тийм учраас их биетэй байсан гэсэн тийм тайлбар харагдаад байдаг. Гэхдээ эдэн барах бүлгөө гэж баруултай овог гэд харахад бол энэ магадгүй энэ нэлээд тийм тулаанч бусад одоо ийш тийш явж дайн тулаан хийдэг. Тэр дайн тулааны чинь бол мэдээж маш их зардал мөнгө ордог. Тийм учраас нөгөө Хабичибаатарын одоо хэдэн хүүхдүүдтэй хуваасан тэр өмч хөрөнгө тэр одоо хорог цавлуулсан тэр бүх зүйлүүдийг барсан болж таарах гэдэг л да. Өрн таран хийж тоглосон болж таарах гэдэг. Тийм учраас баруулаас авахтан болов. Энэ баруулаас авахтан бол ер нь бол нуус тавчуун дээр цаашдаа гарах болно. Маш тийм дайчин ирмгийн дайчин овог аймагуд барлуус авахтан болдог. За хачуулуугийн хөвгүн бас эдэн барах тул их баруулаа. Хачуулаа. Нөгөө Хабичибаатарын миний төдөөгийн 7 хөвгүний хоёрынх нь хачуугүн хачуулаа хоёрынхт нь бол бас энэ хоёр нэг фракцсэн бол тарах гэдэг. Эдэн барахт бол нэг тал болж хоёулаа дайн тулаанд нэлээд оролцсон учраас аав ээжийн ихтэлж өгсөн тэр их хөрөнгөүүдийг өвлүүлж өгсөн хүмч хөрөнгүүд
өөрт хураасан зоосон тэр бүх зүйлүүдэд нэлээд барсан тул их баруулаа өчүүхэн баруулаа хэмээнээр хэтэж баруулаас авахтан болгоо. Эрдэмт баруулаа төдгөн баруулаа тэргүүтэн баруулас тэд болвоо гэж. За ах トゥ хоёр нь бол нэлээд тийм одоо яасан учраас хоёрыг нь нийлүүлээд баруулаас авахтан болгосон байна. Баруулаас. Тэгэд энэ авахтан болов гэдэг юмнуудыг ингээд та нар сайн анзаарах юм бол тэр бол нэг эвдэрж байгаа л санаа шүү дээ. Ер нь яг үндэ бол хоорондоо тааш тохирхой болоод тэгээд хинийхээ ч удирдлагын дор ажиллахгүй, хинийхээ ч удирдлагын дор захирагдахгүй гэсэн тийм санааны үүднээс хоорондоо одоо салж одоо тэгвэл би тийм ч авахтан болно, чам шиг юмтай одоо цуг байгаад байдгийн тэгвэл би нүүлээ инглээ тэглээ гэсэн тийм л гэсэн санаа шүү дээ. Нэг талдаа нөгөө талаа сөрөг талаас нь харах юм бол эрэг талаас нь харах юм бол там утга овгийн удирдагчид лидерүүд болж байгаа сайн тал боловч нөгөө талдаа бол нөгөө бодомчор богдын хүүхдүүд чинь ачийнхаа үед бол ач нар нь хоорондоо бүгдөө таарамжгүй муудалцаад бүгдөө нэг авг утаг том толгойлоод яваад өгсөн байж таарж байна. За харалтай хүүгэн будаа мэт хотголдох их төрөө өгөөт бол будаад авахтан тэр болов гинэ. Будаад харалтай хүүгэн гэж. Энэ ч бол мэдээж их будаад гэдэг чинь их тийм сонин нэр байна л да. Ер нь бол олон ихнэр авдаг байсан. Олон ихнэрээс нь бол олон хүүхдүүд гарсан үе тэнгийн ижил ойролцоо насны хүүхдүүд их төрөөгүй олноороо гараад хоорондоо бужигналтаад байсан ба штэ. Тэгээд бужигналтаад байсан учраас будаа мот бужигналтаад байсан учраас будаад авахтан болов гэдэг. Будаад гэд харахад бол жишээлбэл будаа авахтан байж болно шүү дээ. Будаа гэдэг чинь тэтгэл үг олны доо. Будаад гэд морд гэдэг шиг будаа гэдэг олон юм дээр дахиад олон тооны дагуур залгасныг харахад бол энэ чинь замбрааг олон хүүхдтэй л байсан бол таарах гэдэг. Замбрааг олон их нэртэй, замбрааг олон хүүхдтэй байсан учраас тэрүүний бүр ингээд өгөөдөж өгөөдсөн тийм өгөөдөл маягийн авах харагдаж байна энд будаад авахтан болоо. Хачуугүйний хачуугүн чинь хэд дэх хүүхэд нэлээ 5 дахь хүүгүүд нь 5 дахь хүүгэн нь миний төдөөний 5 дахь хүүгэн хачуугүйний хүүгэн адар хидаа нэрт бүлгөө ах トゥ өөр зур адралдагч тул адрахын огтон болоо гэж. За бас л нөгөө ах トゥ нартайгаа ах トゥ нарын хүүхдүүд одоо нөгөө 7 эцгийн хүүхдүүд чинь хоорондоо таардгүй. Миний төдөөний 7 хүүгийн хүүхдүүд нь хоорондоо таараагүй. Нэг нэгнтэйгээ зөрөлдөж миний ч зөв тэрний ч зөв би ч тэргээр явна энэгээр ч явна. Тэрний ч удирдлаганд ажиллахгүй, энэний ч удирдлаганд ажиллахгүй гэсэн тийм асуудлууд асар их дэгдээсэн учраас тус бүрдээ тал тийшээ нүүгээд салаад одоод яваад гисэн учраас авгүй тийм огтон болов ийм огтон болов гэдэг чинь. За Начанбаатарын хөвгүүд ургуудаа мангуудаа нарт бөлгөө ургууд мангууд огтон болов. Тэд болваа. Начанбаатарын аваал юмс төрсэн хөвгүүд нь шижүүдээ доголлаадай нарт бөлгөө гэж нь ургууд мангууд огтон болсон. Начанбаатар ер нь Монголын улс товчонд чинь дахиад ургууд мангууд овгийн тухай бол асар их гарна л да. Энэ бол баг цусан тоногтон хүний махан хүнстэнгүүд гэдэг гих мэтээр явдаг. Маш тийм харгас хэрцгий тололдгаар алдартай тийм эрэмгий доочин бараг нөгөө таргуулын суман гэдэг шиг хамаг одоо дайн тулаагны урд толгойлж одоо хамгийн түрүүн одоо давхилдаж явдаг тэр нөхдүүд болсон. Аргагүй л аав нь Начанбаатар байсан учраас хүүхдүүдээ тийм хүчрэхэг тулаанч дайчин тийм удирдагчид жанжингууд болгож хүмүүжүүлж чадсан учраас одоо угууд мангууд огтон болваа гэсэн юм. За Начанбаатар ч бол бас дахиад хүүхд аваал юмс гэдэг чинь авсан аль биесны эхнэрээс нь дахиад их хүүхэд төрсөн шижүүдээ доглаадай нэртэй болсон бүлгөө гэж нь тийм огтон болов ийм огтон болов гэж бодоход энэ бол илүү их тийм яс зүйтэй даруухан эцэг өвгдийнхаа одоо Начанбаатарынхаа ч юм уу тийм гал голомтыг сахиад тэр үйл хэргийг залгамжлаад тэгээд явсан хүмүүс болж таарад байна. Гэхдээ тухайн цаг үедээ маш их тийм дайгээд төгсгөл залгуурыг харахад бол нэр хүндтэй
нөлөө бүхий эрхмүүд байсан болох нь тодорхой болж харагдаж байна. За ингээд эндээс ингээд харахад бол энэ дээр байгаа одоо маш олон барлуус гээд за будаад ноёгоод гэд ингээд авгуудыг харж яхад бол энэ Facebook дээр бас иймэрхүү нэртэй хүмүүс яваад байж харагддгийг шүү. Тэгээд ураг удам нь бол одоо хүртэл ингээд үргэлжлээд явж байгаа юмнууд байж байгаа байх магадлал дүүрэн байна. Тэгээд тэр хүмүүс бүгдөө Монголын ус тавьж байгаа шүтэн бишэрж уншиж судалж одоо өөрийн гэсэн болгож ингэж яваасаа өгдөөцсөн чинь ураг удмынхын ч нэрүүд энд явагдчихвал асар их тийм бахархал нэр төрийн хэрэг шүү дээ. За ингээд өнөөдрийн яриаг өндөрлөөд маргааш дахин уулзъя да.